1 2 1 2 1 2. За. Дуу нь ямар байна? Тэжгүй. 1 2 1 2. За хэлээ. За үчи минь тэгээд саахынхаа өрөөнөөс эргчлээрээ маань үргэлжлэж байна. Номер өргөнөөс нь. Тэгээд бид хоёр нөө лохуудыг яриад явж байгаа. Тэгээд одоо энэ сүүлийн дугаар нь болтгоо. Өнөөдөр ахаад нэг дугаар явах. Энэ ингээл өнөөдөр энэгээр жаргаач гоо тий. Тэгээд лохууд зуухад тухай ярина. Тэгээд энэ их хүмүүний тухай яриад байвал зөндөө цааш яриа үргэлжлэн саах маань сүл телевизээр хань жилдээ нүр хүүхдээ нэр. Хоёр охинтой ярьсан шүү. Тий. Хэнгуан лохуудын гэр бүлийнхэнтэй бүтнээр нь ярьлаа гэсэн үг. Тэгэхээр тэнд ямар нэгэн чимиг домог ямар юм бэлээ популизм билүү тийм байхгүй. Яг баримттай, онтой, сартай, өдөртэй гүнийг баяр гассан бүх юм яриулсан байгаа. Тэгээд шивтэр ярьсан бол бүр лохуудын өөрийн энэ хорвоод мэдлсэн цагаас эхлээд ярьсан шүү дээ. Тэг сониуч хүүхэд байсан тухайн интерес эхлээд ярьсан тийм ээ. Тий одоо бол лохуудын өмнө нь лохуудын тухай яриаггүй хэд тийм дүрслэл баримтууд надад байна л да. Тэрийг яриад явъя тэхүү. Тэгээ. Чи наан юу яах гээд? Тэг наан юу нөө нэг ийм болоод тааш тоо. Ямар одоо нөгөө ард хүм маань за энэ тог мог тасрахаар нэг хүн буруутгаад байна л та. За тог тасраад ингээд нөгөө нэг цэцлэгээ яхаар юу нөгөө нэг энэ стомос арчлынхаа наслууд бол ингээд тог мог тасраал ингээд илбэгдэрч гэж нэг хог шаараас бол ингээд тог тасраал сайхан бэлэх гэж нэг хог шаараас бол Монгол улс балраад байгаа юм. энэ тухай яриад их энэ сараануудын тухай ярих хэрэггүй. Энэ кейсистүүд чинь ингээл өөрөөсөө бурууг цогтолгоол өөр газраас буруу хийдэг шүү. Угаасаа эдгээр жамаар яг. Би юу асуух гэдэг ингээд социологийн үед хахад тог тасардгүй байсан уу? Би харин чад одоо социализмын би хэд чинь за эцэг нэгтээ 7-8 их нэгтээ 7-8 дүүтэй шүү дээ. Тэгээ социализмын чинь одоо доотлон 8 9 хүүхэдтэй айлууд байна тийм үү? Тэгээд манай баян 22 хүүхэдтэй айл байсан. Хавхах ингээд. Өөр тэдний удам нь миний хүүтэй ханилсан нэг хэсэг ханилж исэн өсгөөч вэ. Тэгээ манай тэр хот чинь хавхахны удам баггүй юу? Баян 20 тэрнээс давсан хүүхэдтэй алиуч гэж магадгүй л тийм. 20. Тийм социалист лагерын чинь их сайн ажил хийдэг нь төлөвлөгөөгөө биелүүлнэ, ноос үсээ цагтан тушаан тийм үү? Намынхаа даалгаврыг биелүүлнэ тийм байсан. Тэгээд харанхуй болчин тоггүй болчин шүү дээ. Тэгээд хийх ажил бол хүүхэд хийж байгаа шүү дээ. Тэгээд би сая жиргсэн шүү дээ. Монголын ам бүл нэмэх нэ, хүний ам бүл нэмэх нь тогоо тасаргаа тэгээд тийм халамж үзүүлэх нэ гэж хошгонсон байхгүй юу? Яг эргээд бодоход маш олон хүүхэдтэй айлууд нэр шүү. Олон хүүхэдтэй байхын сайн хэрэгэлтэй. Тэгтэл одоо амьдрах гэж үлэн зэмгэл байсан хэрэг шүү дээ. Тэрийг одоо тэрнээсээ ичээд яах юм, тэрийг нуух гээд яах юм тийм биз дээ. Тэгтээ монголчууд ханшаалтай олуулаа зөндөө олон өрөвхтэй айлууд бол тэмцээл хөдөлмөрлөл 90 оны эрхчлөөний буйнаар сайхан бизнес хийгээл явж байгаа. Тэрийг бол үгүйсэхгүй. Зүгээр ер нь социализмын үед олон хүүхэдтэй байсны одоо учир нөлөө бол харахгүй байсан, тоггүй байсан. Тэгээд 100 одоо нойтмох идэхгүй шүү дээ. Борц морцод махсагаан тайлаад тэгээд нэг 0 ухаан царайлал монголчууд ухаан тадан цагаан эдээ идэр мэт тэрийг худлаа яриад тэр усны павер л байгаа. Тийм. Тэр яг тийм байсан. Хөрөгч байхгүй. Тог байхгүй, хөрөгч байхгүй, махцгаа 100 хөлдөөхгүй учраас л одоо өмнөхөр хилж язруулахгүй тул борцоо ярт хийдэг. Тэгээд нэг хот мотоос хөдөө орон нутагт нэг зочин мочин ирэх юм бол хойно гаргана. Тэгээд шалуухан шиг одоо гидсэнцэн хуваагаад хаваарийнхаа айлуудад тараа. Тийм ээ, нэг хөглөгчтэй тараагаад байгаа биш байхгүй юу? Өтчих шүү дээ тэр ах чинь тийм ээ. Тийм учраас ингээд илүүгэр мэртээ ингээд 50-аад доороос нь утаад тийм ээ. Тэгээд шалуухан л одоо дуусгах шүү дээ. Зочин ирэхээр нэг шинэ одоо шүлэг болгоо шүү дээ. Тэр чинь тог байхгүй юу? Хөргөгч байхгүй. Тийм юм байхгүй юу? Тэрнээс биш нэх одоо эрүүл мэндэ бодоод нэг цагаан хоол идээл тийм үү? Нэг худлаа ярьдгийг. 103 сарын цагаан хоол идээд тэгэл байдаг гэсэн. Би ч нэрээ тийм багтаад үгүй байхгүй. Сүүлд ингэ судлаад үзсэн чинь тог байхгүй хөргөгч байхгүй. Сумын төвд байгаа ч орой 8 цаг гэл тогонд орчдөг юу гэх вэ? Хөгч ухтал юм шүү дээ. Тийм ээ. Тийм шүү. За.
За одоо энийг яриад дуусгая. Энэ лон хулгай хаан тухай яриад хөө. Лон хулгай ч өөрөө тийм үед амьдарч байлаа тийм ээ. Ил тоглож зөндөл хоёлоо ярьсан шүү дээ. Түүхүүдэн. Тэгэхээр чин лон хулгай ингэсэн байдгийн. За шиг одоо цэвэр өөрийнхөө төлөө ажиллая гэж хэлсэн нэг үгүй. Тийм байна. Тэр санд суманд очисон тухай ярьсан тийм ээ. Тэгээ санд суманд очиод лон хулгай чи тэр яриаггүй хэдэн одоо бодит баримт байна. Санд суманд эхлээд очиод цөлөгөнд очингуутаа нэг муу тэмээтэй тэгээд байсан сум ер нь арчааг байгаад байгаа байхгүй юу. Манай ер нь ингээд одоо Болгарчл явж байсан, Өрмөнчл явж байсан, Унгарчл явж байсан дарга байх та. Тэгээд тэндээс одоо их шинэлэг юмнуудыг олж харж байсан хүмүүс яаж амьдрдгийг тийм ээ. Тэгээд санд сум цөлөгөнд очингуутаа за энэ сум бол ерөөсөө нэг малаан төлөвлөл хонь молоо хариулсгийн тэгэл амьдрдаг. Өөр одоо аж ахуй байхгүй, социализмд аж ахуйч байхгүй шүү дээ ер нь. Тэгээ энэ аж ахуйгүй байдаг ямарчтай ингэж бодож ижил дээ. Ер нь өөрөө аж ахуйтай л байлгах аль нэгэн дор хаяж гар үйлдвэртэй байх зорилготой байсан хүн байлаа шүү дээ хозгооч. Тэгээл хозгоо тэгж бай. За ногоо цагаач тарьдаггүй тэгээл нэг мал хоогаан бараацсан шиг тийм үү тэгээ нэг тийм нэгдэл бүх нэгдлүүд тийм байсан гэж ярьж байгаа юм л хозгоо өөрөө. Бүх малын нийгэмчлээд хувьд байсан малын дээрэмдээд авчихсан тийм ээ. Тэгээ нэгдлгээд нэг юм байгуулсан ухаантай тэрэн дор ингээд дандаа хяналтан дор базж байдаг тийм байлаа. Тэгээд санд суманд бол хангаа санд суманд бол одоо тийм татаацаар л амьдардаг тийм ээ. Нэг өдөр одоо ур тормойгоо чой томойгоо нөхөн хичээл юм болж байжээ гэж хараад ер нь эдэндээ одоо нэгэнтээ одоо яг цөлөгдөөд ирсэн чинь нэг сумыг ч гэсэн өөд натаа гэж бодоод. Тэр үедээ социалистоор сэтгэжээд ч юм байна тийм ээ. Тэгээд цариг гэдэг газрын нэг хөндөө байд юм байна. Царигийн хөндөө гэж. Тэр хөндөө газар аваад нэлээд том хэмжээний газар аваад тэгээд наашаага одоо энэ Улаанбаатараас энэ Баруун аймаг руу явдаг жолооч нартай нэлээд танил болоод гэж манай хүн. Тэгээ нөгөөдөлдөө хэлээд юу яачаа. Ногоо цагаа одоо сонгон манган төмөс байцаа хүмүүсийн ногоонууд нэг үр авцруулад тэгээ тарьсан байна. Тэгээд жигтэйхэн ургаж баярлж зүгээр. Тэгээ хамар зоноос хойш тариад гсэн чинь баярлаад нөгөөхөө хашаад би ястаа нэг урам орностой хөрх юм. Тэгсэн чинь мал ороод л одоо хонь ямаа ороод нохоо ороод ингээд сүйтгэхэд бол түүхнэ. Тэгээд 2-3 удаа тэгвэлч. Тэгчгээд бүр зөвхөн гомбараад энэ юу бол ингээд судалсан чинь сумын Монгол ардын намын хорооны дарга даалгавар өгч сүйтгэүүлдэг байж. За энийг бичиж. Энийг мэдчихээд хэлсэн үг байгаа байхгүй юу? За түүхэд одоо би цэвэр өөрийнхөө төлөө явна. Гээл тэр нөгөө 20 хоногийн дотор хурганы альсэлдээ 800 төгрөг тийм үү имэйл хийгээд дунд зэргийн имэйл хийгээд одоо жилд 14,000 төгрөг янзын имэйлүүд гоёлын имэйл бүх имэйл хийгээд жилдээ 40,000 төгрөг олдог тийм үү хар хоронд очиод гахаа үржүүлээд мөнгө олдог тийм үү гутал хийгээд мөнгө олдог ийм ажил руу орсон юм ба шүү дээ гүлэмээгээд тийм үү чи над гүлэмнээс ч бас ондоо юм гарч ирж байгаа одоо нэмээ ингэсэн байна. За хөөс энэ юугаар гүлэм хийж болох юм байна гэж. Ирмэн ээ? Тий. Тэгээд энэ ирмэн гүлэм чи лоохуузын ирмэн гүлэм гэж бүр нэртэй орон даяар тийм нэр авсан юм байна. Лоохуузын ирмэн гүлэм гэж. За лоохуузын ирмэн гүлэмээс өмнө ерөөсөө нэг тийм атмосфер гэж ярьсан. Өнөөдөр орос төгс учраас лоохууз гэдэг бол одоо бүтэлгүй тийм үү эсэргүү тийм үү бүр эсэргүүний эсэргүү гэж одоо тийм атмосферыг тэр үед түгээж ингэж намайг одоо нэр муутай болгосон гэж. Одооныхаар бол хар PR хийж штэ манайхан хийдэг гайхамшигтай юм биш үү тийм ээ. Тийм юм хийдэг байсан биш үү тэр үед ч гэсэн. Бүр лоохоозгоор хятад ч гэж хэрдэл хийж исэн байна лээ. Лоохооз гэдэг нэр чинь хятад нар энэ төр гэдэг түгээж байсан юм байна л да. Тэгээд манай нэрээс за ингээд өөрийнхөө төлөө ажиллана. Өөр хүний төлөө нэгдлэн мэдлэлтэй яамаа байна гэдэг ингээд ажиллаад. За тэгээ анзаараад байсан чинь за Булгарын гүлэм байна. Булгарын гүлэм одоо үнтэй ховор мовор болж байна. Гэхдээ тэрийгээ давхар хийн штэ. Хингэн илүү хямд бөгөөд авсаархан зардлаар ашиг олох юу болвол ирмэн гүлэм байна гэж судалж үзээд налахын уурхад ингээд өөрөө ярьсан баг. Газрын гүнээс ингээд нүүршийг татаж гаргадаг ийм ирмэн байна. Канвер ирмэн. Канверийн хаймер гэх юм уу тийм үү байна.
Тэгээ тэндээс нэг хэдэн метрийг хэдэн метрийг олоод ирээч гээд танд гэж болоочоос авид ирч. Тэгээ нөгөө хаймраа ингээд анзаараад байх нь ингээд сийлээд ингээд нөгөө угалцтай болгож угаад ингээд гүлэм юмэр бодродод байна. Тэгэхээр захын ингээд юун дээр зуухан дээр ингээд төөнөд өчсөн чи ховхорч юм шүү. Гэсэн чинь доороос нэм ширээстэй бэрзентэн юм гарч иж байна. Тийм давхар хаймрын дээрээ доор нь тийм хэлгээ бид юм шүү дээ. Тэнгүүт нь манер бодчаа сайхан эсгээд гүлэм эсгээд. Гүлэмний хэмжээний биш ч гүлэм эсгээд эсгэнгүүтэн угалж ингээд зураад өнөө угалцтай гүлэм байдаг шүү дээ. Тэр булгарын гүлэмнийхээ угалцыг ингээд хаймрын гүлэм дээрээ сийлээд зураад тэгээд ингээд барьсан чинь говхороод ирж юм. Тэгэхээр гутгаар ингээд нарийнхан гутгаар ингээд өөлж аваад за ингээд угалцтай хаймрын одоо гүлэм гараад ирлээ шүү дээ. Тэрнийг улаан шар янз янзын бодгонд оруулж бодаад за ингээд одоо эрмэнэн гүлэм лоохууцын эрмэнэн гүлэм гэж бүр автор нь болчаа гэж их ч авдаг байж зөвхөн санд сум биш тэр бүх сум авдаг байж зарим аймагуд одоо хил залгаа өр хангаатай хил залгаа аймагуд хүртэл ингээд авдаг байж их мөнгө олно энэ гээд тийм юм байж за ингээд зогсохгүй ерөөсөн манер бол энэ лоохууцгийн амьдрал тэмцэл бол чи эрүүл толгойтой зөв одоо сарвал ухаантай байвал ямар ч нийгмийг ялж болдгиймаа гэдгийг л харуулсан юм байна л гэж би энэ чивтрийг өнөөдрийн жаргаж байгаа дээр би нэг байн хэлнэ гэж бодож байгаа. Тэгээд энэ харсан чинь за эсгийн хавар байсан байна. Эсгийн ягаад хавар гэж үйлдвэрийн эсхий гэдэг нойхрос юм ирдэг юм байна гинэ. Мэдээ социализмын үйлдвэрийн эсхий гэж ямар юм бэ тэр ойлгомжтой шүү. Юу байдгийг өстө нохоо онгос үз. Тэгээд манер би 400-оор хонтой шүтэгч. Нэг хон ярьсан шүү дээ тийм ээ. 100 хон бол ашиг авахгүй 300 очиж ашиг авах гэдэг. Би 400-оор хонтой 400-оор хоньон одоо үр дүнтэй өөртөө ашигтай байлгахын тулд 400-оор хонь маш сайн таргалуулна. Хамгийн сайн соргог одоо бэлчээрнэ. Хамгийн хэрэгтэй эми ургамалтай газруудыг бараад бол бэлчээн би. За ингээд ирэхээр намар хонь сайхан таргалаад ирнэ хонь яма тийм ээ. Тэгээд намар бол манай хөдөөнийх нь намайг баг байхад хэлдэг гэсэн хайлган цаг юм ал бити хөөгөөд байх гэдэг байсан баггүй юу. Хайлган гэдэг чинь нөгөө тарах хүчийг хайлуулахгүй тэгээ өвлийг тэр мал чинь ямар нэгэн эрсдэлгүйгээр давах боломж байна шүү дээ. Таргалсан мал бол одоо тураал мураад өөдөлд орохгүй бочгоно дээ. Тийм маягаар хонь малаа өсгөөд тэгээд хавар эртгэн шиг сайхан нөгөө хөөрөх гэдгийг да. Одоо ноос дороос хөөрнө хоньны ч ноос. Тэгээ хөөрөж ирэхэд уртын ноосоо итгэ авчихсан. Уртын ноос гэж тусдаа. Тэр нөгөө өвлжин ургасан нөгөө давгар ноос байхгүй. Уртын ноосоо тусдаа авчихна. Тэгээд нөгөө чинь мал твэрэгтэй сайн мал чинь ингээд зунжингаа явж байгаад уртын ноосны дээр ахар нургана. За ингээд ахараа аавна. Мэдв. За ингээд эсхий хий. За тэгээд нөгөө ноогдол ашиган тушаа нэгдэл тушаа. Тэгээ энэ үнээс илүү гаргахын тулд ийм одоо идэвхтэй зөв ажиллагаа хэрэгтэй. Зарим одоо тэр үед чинь гайгүй аж амьдралтай анкатай улсууд бол бас нэг жоохон ноос илүү гаргаад байдаг гэсэн юм л да. Тэгэхээр нөгөөхөө хөдөлж аваад за ингээ эсхий хийгээд нэг сайн гар эсхий цагаан эсхий хийгээд ингээ 500 төгрөгөөр зардаг. За ингээ дандаа ашигтай ажилладаг. Янз бүр байгуул нэр лоохоос. Үнэхээр бардам намар хүн. Би бол лоохоосгоор бахархна гэдэг үг багтана. Лоохоосгоор бардамнах, лоохоосгоо талрах ханшгүй ийм гайхамшигтай хүн байна гэж лоохоосгоогоо бүр бүх юмыг судалж үзээд Баатрахын бичсэн ном, за манай 3 түүхчин бичсэн ном, бусад түүхчдийн ном. За тэр хамгийн гол нь өөрийнх нь одоо үлдээсэн Юки Канагаян лавгсран гэж хоёр хүнд өгсөн яриаг бол манер ер нь бүх юм ярьсан байна. Зуурхэнд ороогүй юмнуудыг ярьсан байна шүү дээ. За тэгээд ингээд эрмэнэн гүлэм ингээд гар цагаан ашиг хийдэг. Ийм одоо юу санд сумд байхдаа тэгдэг байж. За тэгээд санд сумд байхдаа за тэгээд одоо ингээд өөрийнхөө төлөө ажиллаад эхэллээ шүү тийм ээ. Тэнгүүтээ гэртээ одоо гэр чинь зуухтай. Зуухныхаа доор ингээд доошоо газраа авахад зойр хийч. Тэр зойрондоо ногоогоо хийчин. Хөлдөхгүй. Тэгээд өвлжөнгөө сайхан төмөстэй байцаатай ногоотой хоолоо хийж. 1 2 бас
Тэр хөдөө гэрийг дулааны алдагдуулахгүй юм хийсэн байх юм хийсэн гинэ. Гэрийг бохирдуулахгүй байх юм хийсэн гинэ. Тэр зуухныхаа доогуур тэр юу хийхээс гадна нөгөө ногоогоо хөлдөөхгүй юм хийхээс гадна тэрний наатлаар нь холилдуулаад доош нь ингээд өвчтөн коридор гудамж гаргах юм уу доош нь зуухнаасаа доош ингээд гүхэнийхээ харалт доош унгаад өнөө үнс биш үү? Үнсийн төрлөө ингээд бужигнуулж авахгүй нь шүү дээ. Амаар нь авахгүй. Амаар нь зөвхөн түлэн тий. Доош унах нь шүү. Доош унгуунгуудаа ингээд жоохон гэлтгий газрын жоохон ингээд доош ухаадахгүй юу? Тэгээ хатуужуулаад тэгээ ухаар зэрэг нэг үнс нь ингээд уусаад гараад гэрээ хаягаар гардаг. Гадагшаа. Тийм байна. Гэрээ хаягаар гарахаар нь татаад авчихна. За тэгээ үнсийг хаяхгүй. Үнсээ бас ашиглана. Үнсээ одоо хөөрхөн юу мал малын хороо юмдаа ингээд ивэж өгнө. Малын хорооны нөгөө дөрвөлж өнцөг шүү дээ. Дөрвөлж өнцгийг чи ингээд дугуй гэр шиг болгохын тулд мал ингээд дөрвөлж юутай болохоор ингээд би нэгээ дараа дайраад алчт юм шүү дээ. Тэгэхээр зэрэг яг ингээд тойрог болгоод өрхөр чинь юу яахгүй. Булан гарахгүй. Тэгээд тойруулаад ингээд шуудаа модаад ингээд тойруулаад тэр үнс хоньны хоргол моргол бооч моцож тэгж ашигладаг шүү дээ. За ийм ямыг хүртэл лого зугаа маань одоо хөдөө орон нутагт гэрт байхдаа хийдэг байж. За ийм юмнууд бол одоо сантад байхад хийж байсан нэг би ярилгүй үлдээсэн байна. Дэрийгээ ярьчих. Нөгөө талаар шоронд байхдаа одоо яаж яасан тухай ярьсан тийм ээ. Шоронгоос хараад баян зүрхсэм руу явсан тухай ярьсан тийм үү. За говьолтын жандман сумд яваад хог түүгээд юм хүмүүсийн ярьсан тийм үү. За тэгээ говьолтоогоос шоронд 76 онд шоронд одоо чинь 64 онд цөлөгдөөд санта 6 жил хар 25 жил болоод за Улаанбаатар руу орж ирээд 1976 онд шоронд явсан. Шоронд явахтаа хэлснийг яриаггүй би тийм ээ. Шоронд явахтаа намайг өмгөөлөх чадвартай миний зиндаан төрөх өмгөөлөгч байхгүй гэж үзээд өөрийгөө өмгөөлсөн. Өөрийгөө өмгөөлөхдөө би одоо засаг масаг үйлдвэрээс гарсан бараа таваар хүнс юмыг дэлгүүрээс аваад тэнд байсан үнээр наваад 3-4 нугалж би дамын намаа зараагүй. Энэ бол эмт хэрэг. Би бол өөрийнхөө толгоогоор бодож олсон, өөрийнхөө биеэр, өөрийнхөө гар хөлөөр хийсэн бүх юм бусдад тохиролцоод одоо яг засал яриад байгаа. Тэр хүнд үр ашигтай, надад ашигтай. Хаанаа ашигтай, хиндэн хожоотой, хинэгнийгээ шулаагүй мүлжээгүй. Ийм үйл явдал хийсэн учраас би ямар ч буруугүй. Тэгсэн чинь мал дамал судалдаалсан гэсэн 1954-57 оны хооронд байсан нэг дээрмийн нэг л хөдөлгөөний үеийн дээрмийн хууль байсан нэг тэрийг сэргийгээд тэгээд яг л дээрээс нухаад байсан юм л л дээ. Ингээ явсан тухай ярьсан тийм ээ. За тэрийгээ сануулчих. Тэгээд 1982 онд ганцуудгаас биш Библийн шоронгоос гарч ирээд тэгээд одоо ингээд ял ном дууссан гэсэн чинь гүү гинэ. Дахиад цөллөгөнд явуулаад тэгээд хамгийн сүүлд Баянзүрх рүү яваад Баянзүрхийн дараа түрүү хэлсэн Чандам руугаа Чандамнаас 1985 онд Улаанбаатарт орж ирсэн. За 1985 онд Улаанбаатарт орж ирээд Улаанбаатарт зүгээр байсангүй. Улаанбаатарт ирэхэд манай говьолтой гэр оронтой болоод 100 гараад малтай болж авсан юм байна. 50-ийн зараад 57 малын зараад 57 малаа нааш нь яаж аваад ирсэн юм байна. За ингээд энд 85 он 90 он гараад сайхан болоод тэр үед одоо газар мазарч одоо мөнд ороогүй зүгээр л одоо хотын захираас зөвшөөрөл аваад болдог байсан. Тэгээ хотын захираас зөвшөөрөл аваад энэ Дамбадаржаагийн газар аваад хашаа барьсан гинэ. Манай хүн. Сайхан хашаа байшин бариад дотор нь бас тариалаа хөгжүүлээд. Нөгөө сантад хийх гэжсэн сонгон манган одоо сармис одоо юу гэдгийг байцаа луун төрөл үрээ ногоогоо тариад. Байцаа байц тийм үү. За ингээд хараад хажуугаар нь хэдэн үнэтэй хэдэн морьтой гэж байна. Хэдэн гүүтэй гэж байна шүү. Тэгээд ингээд аж ахуй эрхлээд ингээд байж бодлоо. За мал готод байж болохгүй гэхлээр энэ зэрэг заримын зараа зарим нь баян зөвхтөд авчиж малчнаар маллуулж ингэж явлаа.
За тэгээд малыг хотод байхгүй болохоор би малаа бүгдийн зараад дахиад аваад 200 дахиад авсан гинэ. 200 дахиад аваад одоо нэг өндгийг 100 төгрөгөөр зарна шүү дээ гэж байна. За тэгээд тэр чинь 200 дахианаас хичнээн өндөг гарах тийм ээ та нар бодорой да гэж байгаа. За тэрнийг би ресторан ганцлуутай гэрээ хийгээд яриад бас 50-70 төгрөгөөр өгч шүү дээ гэж байна. За тэгээд хэдэн төгрөг болох вэ гэдэг байгаа шүү дээ. За ингээд ийм болоо. Тэгээд дараа нь тэндээ ногоо цагаагаад хараад өнөө ногоо даржээ. За урбан эколог Porsche хийдэг гэж байгаа. Тэрийг судалж үзээд Porsche-оос гоё хийнэ гэд би Porsche-ийн хийсэн тэр урбан эколог давс ихтэй байд юм л да гэж байгаа шүү. Тэгээд би бол давс мавсын арай баг хийгээд миний дээр алаг салаат хийх чинь болов. Тэгтээ гоё амттай. Тэр гоё амттай байсан. Би тэрийг энэ айдсан даваан дээр таарч авсан. Нэг таарч надад өгөөд амтны хэрэгтэй хүн киноны зураг Батсүхий дуруу манай хоёр бурхан болооч гэдэг киноны зураг Дэмэд Баатар гэдэг миний шав хоёулаа 3 он гэрсэн байгаа зураг. Тэгээ энэ гуравтайгаа явж байхдаа тэнд таарч тэгээд нэг салаат надад бэлгэлээд өрхөө. Мөнгө би одоо мөнгө өглөө байх арчлынхаа соёотой өгнө гэдэг өрхөө өгчээсэн. Тэгээ энэ Төв аймаг энэ 100 модны наад хөтөл дээр гараад борлуулч тиймээс юм билээ л дээ. За ийм одоо ногоо дараад ингээд тэр чи юу гэдгийг консерв гэх үү. Тийм ээ. За тэгээд өгөрчөө дарна. Ерөөсөө бүхэл ногооны дар шин. За энүүгээр ашиг авдаг байжээ. Тэгээд охин хэлж байгаа аав ингээд нөгөө ярилкийг хийлгдэг гэсэн гэж байгаа. Ярилкийг одоо хэвлийн үйлдвэр захиалаад аваад тэгээд яг номоор наахстой цавуугаар наагаад яг бодтой болгож штэ. За ингэж хийдэг байж. Тэгээд би тэр баг охинтой ярьсан утгагүй зураг таргана. Баг охин гоё ярьсан. Шиврээ бороо намар болохоор зүг за явцгаана гэж явдаг гинэ. Гэр бүлийн аваад одоо яг тэрийг мэдчих юм байна. Бүр судалсан хэдээд мөөгөр одоо яахаар мөөгөр чөмээ. Тэгээд ингээд хурган мөг түүлгээд. Хурган мөг нь ямбай түүлгдэг. Үнцийг авч болохгүй та нар хэмхэж болохгүй тэрхээ аав шүү гэх заагаад утсан сургацсан. Тэгээ нэг бүр машин ингээд оцоогоод ирдэг гэсэн гэж шүү дээ. Мөг түүх. Мөөгөн дүү. За. Тэгтэл мөг авчирдаг гэсэн гэж шүү дээ. За. Наа нөгөө мөг авчраа сайхан ингээд сайхан гатаагаад янз бүр болгоод тэгээ нөгөөхөө эргүүлээд одоо уран оруулдаг байдаг, давсалдаг байдаг. Мөглөө дарс идэг. За. Мөнөө хурган мөг. Одоо ганган гинтэй тэр. За тэгээ өөрөө ярьсан байна. Бас махан консерв хийн би. Тэгэхээр нэг л чухал юм байдیں۔ Гэрт одоо гэр аргаар энэ ногоо цагаа мөг махан одоо дар шихэд бол ариун цэврийг л дээд зэрэгээс хэвчтэй хүн хордуулж болохгүй. Тийм ээ. Дээд зэрэгээр одоо ариун цэврийг тэр халуун хөөртөнд атмосфер бүгдийг тааруулж хийж хийх хэрэгтэй гэдгийг би чандлан барьдаг байсан юм аа гэж. За тэгээ кац хийдэг гэсэн байна. Тийм үү? Кац. За кацд бол үгүй жоохон халуун ногоо сонгод хэн царимшин. За тэгээ сайн одоо утна. Тэ. За миний кацыг бол одоо наран тулсах мах тийм ээ. Тэн дээр бол хүн хавнаа. 5,000 төгрөгөөр хазаа өгнө. За нэг хэл адууны мах 1,100-аас 1,100 байсан. Тэрийг аваад тэгээд хавирганд нороод юм шүү дээ. Хавирганы гадуур нороод тэгээд гадуур нь одоо юугаар татдаг юм уу? Казыг бол яг казакийн арга барилаар хийхдээ яг одоо өөрийнхөө технологиг оруулж ингэж хийдэг байсан юм аа гэж. Тэгээ цаашдаа бол өчнөө бодол байсан. Надад бол одоо айрыг байна, сүү байна. Нөгөө инженери ундаа байна тийм үү. Одоо энэ үнийг одоо ямар технологиор яаж боловсруулж хийж ингээд арилжаан хайманд оруулж ингэх вэ гэдэг ийм өчнөө бодлууд надад байсан гэж. Тэгээ энийг бол би яриаггүй тийм ээ. Тэгэхээр ийм гайхамшигтай сэдэлтэй хүн байж тэгээ тэрийг хандын хаг дарсан хүн бол юмжаагийн Сэдэмбэл дарах гэж оролцсон хүн тийм Сэдэмбэл тэргийн социалист тогтолцоо. Тэр би лохо зугаагаан зогтолчрын лохо зугаа гэдэг хүнийг юу гэж үнэлдэг вэ? Юу гэж хүндэлж байна вэ? Энэ бол бүр жинхэнэ бодиттой үнэлгээ миний хувь хүний. Устны яаж хэлэх юм падалга зүгээр. Би энэ айлаар бахархаж байна. Энэ айлын үр хөвгчүүдээр нь бахархаж байна. Энэ хилмигдэж долмогдож шорон орондолж хөөгдөж туугдаж нэр усаан бохироор дуудуулж явсан лохо зугааг одоо дээд зэрэгээр хайрлж 94 нас хүртэл
сайхан халуунж явсан хань бүрэн жаргал агчээр багч байна. Бүрэн агч маань одоо ирэх хүрч байна тийм үү. Тэгээд ханийхаа одоо баримт кино хийгээд томоодохгүй энэ 2 дахь өдөр 11 цагт гинт кино киноцад байна. Орлого ирсэн. Энэ бол баатарлаг гавья. Энэ бол өстой бардам үйлс байхгүй юу? Би бол хожгойг социализмыг сэдэн бэлгэж удирдлахтай нарийн ярих юм бол Оросын зөвлөлт холбоо тусын КГБ-тэй хамт цэвэр ялсан хүн бол ганц Чойсон хинг лохожгүй юм байна гэж тийм. Бозрын нэр аманд орж ирчих ч гэж ойлгосон гэж. Тийм байна. Тэгээд манай намд илсэн юм байна. Тэгээ манай намд илсэхдээ одоо бидний байгуулсан намд илсэн юм байна. Тэр үед нь би хаагуурн тууж явсан мэдгүй л хожгоогоо би тэр үед намаас жоохон зайтай болсон байсан л да. Тэгээд өнөөдрийн юм хэлсэн байж тхүү. Өнөөдрийн ардсан нам ямар байгаа тийм ээ, Батулга ямар болгоцсон байгаа. Тэрийг урьдчилан хэлсэн байхгүй юу? Ардсан намын дотор янз бүрийн ашиг сонирхолтой хүмүүс их байна. Ардсан намын нэр хүндийг ийм хүмүүс унгаж байна. Ийм хүмүүс ашиг олох төрийн өндөр албан тушаалд орох гэсэн хувийн өчүүхэн зорилгодон үндэсний том хэмжээний намыг ашиглаж байна гэж. Амар хэлсэн шүү. Энэ 90 донд хэлсэн үг шүү дээ. Тийм байна. Тэ? Энэ юуник одоо таслан зогсоохгүй бол горьгүй гэж шүү. Ардсан намыг ийм хүмүүсээс холдуулах хэрэгтэй. Нэрийн ариун байлгыг гэвэл гэж. Тийм байна. За ингээд ардсан нам одоо 90 оноос хойш алдаа зохиорол гаргасан. Тэр алдаагаа шууд уучлал хүмүүс өсөн нүрийг харж уучлалгуудыг чадвартай байх хэрэгтэй гэж хэлсэн байна. Тэг бүгд ижил тэгшэрхтэй гэдэг нэрийн дараа эмх замбраагүй байдлыг бий болгож байна. Зөв зүйтэй үг хэлсэн хүнийхээ үгийг сонсохгүй тэрний хүлээн авч ажил хэрэгж болохгүй ийм байна. Энийг дасан зогсоо. Зөв зүйтэй шүүмжлэл тавьсан хүний үгийг хүлээцтэй дэвчээртэй сонсож хүлээж авч байх хэрэгтэй. Би энэ бүхнийг 2000 оны их хурлын сонгуулийн өмнө болсон намын хорол дээр хэлсэн юм аа. За энэ ялагдал хүлээн шүү гэж хэлсэн 2000 онд ялагдсан юм аа гэжтэй. Тэгээд одоо альва энэ одоо манай намын хорол ямар замбраагүй болдгоо тийм үү? Энэ лайвчт гашгараад тийч чунаад орлоо тийм үү? Нэг тэрэн тусгаар хөдөг мал шиг оролдоод гидсэн дүрийг өгтлийч нэг малзаал тийм юмнууд яаваач. Тэгдэггүй байна. Тийм үстэй. Гэдгээ хараад онцтой хүүхэн шуухан харахгүй мархуу зөндөө биш та. Рекламдаад өвчлөөрөө гайхуулаад. Тийм мич төрүүлээ хардсан байна хөө. Тийм байна. Тийм. Альва хурлын дэг жаяг гэж нэг юм байдгийм аа хүүхдүүдээ. Тэгвэл ардсан намын хорол тийм юм ерөөсөө байхгүй бас. Ямар ч дэг жаяг ирэх байхгүй. Маш замбраагүй байдалд хуралдаж байна. Тийм хурал болвол Монголын үндэсний хэмжээний улс төрийн том намын хурал биш. Наран туулын барааны зах дээрч 8 юм ингэж явагддаг шүү гэсэн байгаа байхгүй юу? Тэгээд орилог зүй гончигдорч хоёрыг нэр зааж хөмжилсэн байна. За орилог зүй гэхэд намын дарга байсан байна. Орилог зүйг хөмжилж ардсан намын даргад орилог зүйг би хэллээ. Наран туул зах дээр бол 8 ачид үн ханшиг яг таг сайн мэдж байх хэрэгтэй байдгийм аа. 8 ачныхаа яриа хүн хоорондын харилцаа бол бараа таваар өгөө аваа ийм юм шүү гэдэг шүү дээ. Тий. Хэрвээ тэгж чадахгүй бол өрсөлдөгчөө ядагдах өрсөлдөгчдөө ядагдах нь гарцааг болдгийм аа гэж. Тийм ээ? Тий. За гэтэл чи энэ хурал дээр яригдж байгаа зүйлүүдийг ямар үн ханштай байгааг огт мэдэхгүй байна гэж байгаа байхгүй. Айхтарч. Би нэг дахиад уншаадгүй. Би дунд нь юм ярэ яачлаа. Би дорлогж гончигдорч хоёрт нэр зааж хөмжил өгсөн. Ардсан намын даргад дорлогчд би хэлсэн юм аа. Наран туул зах дээр бол 8 ачид үн ханшиг яг таг сайн мэдж байх ёстой байдгийм. Хэрвээ тэгж чадахгүй болвол өрсөлдөгчдөө ядагдах нь гарцаагүй болно. Гэтэл чи хурал дээр яригдж байгаа зүйлүүдийн ямар үн ханштай байгааг огт мэдэхгүй байна. Би энэс илүү одоо яаж ойлгох вэ? За гонцог доржод хэлсэн байна. Би ардсан намын шин дарга гэж байгаа. Дараа нь дөрвөн дараа гонцог дорж ирсэн юм. Мэдгүй байна. Тийм байна. Шин дарга гонцог дорж хэллээ. Чи сайн эрдэмтэн математикч байж болно. Гэхдээ эрдэмтэн доктор байх нь нэг хэрэг, улс төрч байх нь өөр хэрэг шүү. Чи улс төрөөр оролцох гэж байгаа бол тууштай бай гэж. Хоёрын хооронд гурийн дунд бити эргэлзээд бити прагматик байх. Тийм шууд прагматик байх. Тийм бити прагматик байгаад бай, тууштай бай гэж шүү дээ. Улс төр бол тоглоомын гатуу дүрмтэй. Тэр дүрмээр тоглоод дийлж гарвал улс төр болдог.
Чи нийгмийн ухаанаар толгоогоо цэнгэлээгүй байна. Чи бүхнийг математикч хүний нүдээр харахыг л хүсээд байна. Тэгж юусоо болдгүй юм. Нийгэм бол улс төрчдийн өмнө маш том хэмжээний тэний асуудлыг тулган даваад тийм хэмжээний шийдлийг шаарддаг эдээ гэж. За ингэж хэлсэн байгаа юм. Тэгээд манай юу яасан байна? 70 нас хүрээд хөрхи манай намаас төвшүүлсэн юм нөгөө ерөнхийлөгчд нэр дэвшүүлсэн юм байна шүү дээ. За ерөнхийлөгчд нэр дэвшигт нь очирдгоо ерөнхийлөгч нэр дэвшиж байсан үед шууд татгалцсан юм байна. Татгалзахдаа юу гэж хэлсэн гэвэл би нас өндөр боллоо. Би одоо хоцрогдсон, цаг өөр болсон гэж байгаа байхгүй юу? Улан 70 нас яг өөр гэж тийм янз бүр цаг өөр болсон. Гэхдээ татгалцсан шалтгааны хүчтэй байгаа байхгүй юу? Хоцрогдсон гэдэгтэй биш. Тийм байна. Хоцрогдсон гэдгээ одоо өөрийгөө хамгаалж штэ маань. Би бол хоцрогдсон. Одоо 70 гарлаа. Ингээд залуу олон улс ингээд улс төрийг аваад явгээ тийм ээ. Тэгээ би бол одоо хончин болж одоо бүхэл амьдралыг үзлээ, үхээс үстийг үзлээ тийм ээ. Тэгэхээр одоо би бол хоцрогдсон. Нөгөө талаар Монгол ардын хувьсгалт нам өмхийгээ тавиагүй байна. Энэ мүд явахгүй, энэ мүд дуусахгүй. Монгол ардын хувьсгалт нам цааш та улам бэ. Тийм учраас бол би ерөнхийлөгчд бишгүй гэж. За ингэж хэлсэн байна. Тэгээд дахиад хэлье. Энэ намайг харж байгаа Чимбайбаатарыг харж байгаа, ойлгож байгаа тэ өөрсдийгөө одоо олох гэж зүтгэж байгаа олон хүнд болоод битэрийг хараад зүгтэг хайртай хүмүүст давхар хэлье. Тэр өнөөдөр магтаад байгаа Юмжаагийн цэдэн плий чинь юм тань. Мэдээ тэр цагийн үзэс наатай. Тэр үеийн КГБ-тэй, тэр үеийн Монголын нийгмийн хамгийн адгийн замтай цөмийн ялсан хүн бол яа харахгүй зогтоочрын лоохожгаа. Лоохожгаа бол одоо би бол лоохожгаар би бардамж байгаа юм чинь үр хүүхэд нь одоо би хүүхдүүдийг хараад үнэхээр бардамж. Өстой хараад айгуур толгойцох явах. Тийм эрхчлөөг өөрийнхөө гэр бүлийнхэнд үлдээж. Энэ эрхчлөөг монголчууд, монгол хүмбэр, монголынхан эдлэн байна одоо. Өстой толгойн чинь тарихны чинь сар хөвөө мэдчихтэй л гэж яриад өнөөдөр яриагаа ингээд жаргай цагч боллоо тийм биз. Энэ нэг 1984 он хүртэлх үйл явцыг хүмүүс эргээд нэг санаасаа гэж хүсэж байгаа байхгүй юу. Яг энэ лохоцхон яриа олон дээр л ингээд анзаарч суддаг. Энэ Юмжийн цэдэн плий гэдэг хүний тэр харгасл, дарангуул, яргалал, тэр Оросын захиалгыг биелүүлж явах үйл явц дотор Монгол хүний ноён нуруу, Монгол хүний эрд зөрг гэдэг юм харуулсан цөөх хүмүүсийн нэг яхахгүй лохоцгоо. Энийг илүү ойлгож энэ чөлөөт нийгмийг авчирсан ах нарын маань харах илүүтэй энэ тэр харахгүй нэгэн дотор ингэж босч явж тэмцэж явж исэн хүмүүс байсан шүү. Тийм учраас энэ 90 оны эрхчлөөний хувьсгалыг авчирсан үйл хэргийг хараа зүхээс илүү өөрсдийнхөө амьдралын нэг өнгөйгээд харчихаасаа гэж хүсэж байдаг байхгүй юу. Лохоцгоо хэрэг явахаар. Тэгээ чи юм болчиход байгаа байхгүй юу. Одоо цөөх хүмүүс үлээ ш. Тэрний нэг нь одоо Эренчингийн Чойном гэж та амьлуулсан тэр хүн байна. Яа харахгүй энэ тэр харанхуй тэр дарангууллын цэдэн плиийн КГБ-гийн тэр машин ухсрагдсан тэр үе дотор өөрсдөө ургааг үнцэнтэй хүмүүс. Тийм ээ. Цөөхөн хүмүүс үлээ ш. Тий. Дөөсөө. Ёстой тоолоод хэлгээд Намдаг говийн Чойном говийн Эренчин говийн Доохож говийн Лямбуу говийн тэр гарын хар хурамч шүү. Чумаж говийн тийм үү? Тий. Тэр нөгөө нэг өмнө ярьсан хин говийн Башнамжил говийн Гунгаж говийн. Тэгээд тэнд нэг хүчурдаг байсан байгаа байхгүй юу? Өөрөөсөө ингээд буруу хүлээчих юм бол бусдыг буруутан болгочихно. Тийм. Тэгээ логоцгоо хэлсэн үгүй 400 гаруй хүн айл өрх надаас болж тэ ингээд хохирсон юм аа. Тэднийг л би одоо дотроо их хайрлж өрөвдөж өрөвдөж явдаг юм гэдэг байна. Том жуудах штеп. Тийм байгаа. Тэгэхээр ийм байгаа маа. Тэгэхээр нэг толгоондоо зөв нэг тийм гисэн дүү толгоо болоо жоох эргэлзүүлээ бодно үсттэй тий. За тэгээ өнөөдрийн эрхчлээ яриад энэ хүрээд өндөрлж байна. Би Ангрийн сайтар эрхцүүлгээд жүжиг найруулалт тавьчаад төгсгөлт нь одоо би лав эрхчлөөг дэрэгдээсээ өргөхгүй та нар яахан өөрсдөө мэдгсэн чинь цогцолмоо ихч биш үү? Манай 100-ны манлай
ардын жүжигчдийн цогцолмог сувдаг шээ. Тэр цогцолмог ихч таштолом ихч хүүхдийн дууны долгор гэдэг манай ланжгарууд ирж хамгийн түрүү суудал авч үздэг байсан байгаа. Ангрийн жүжигчтэй. Тэр тэгээ хамгийн түрүү суучаа тэгээд би л хэрэгчлөө дэргээдээс хэзээ шүрэг ихгүй та нар яах та нарыг хэрэг гэсэн чи заа хүүхэ гэсэн. Заа хүүхэ гэсэн суудсан тийм. За ингээд лоо хозгохын тухай яриаг энэ хэлж. Хоёул дараагийн өдрөөс намдахгүй явах уу? Үгүй. Нямбуу. Нямбууга те. Нямбуугаар тухай ярина. Тэгээд ийм байна. Тэгээд 90 онд энэ одоо 36 жилийн өмнө энэ ачаас ирэх чөлөөгөө энэрж хайрлах учир шалтгааныг өөртөө бодоод олно үзээ гэж. За ингээд жаргая баярлалаа. Баяр та.